За өглөөний минь одоо өглөөний 5 цаг болж байна. Хатлаар цаг. Хойлоо бараг 1 цаг мөнгө. 1 болж байна уу? 12 болж байна уу? 12 болж юм. Тэр одоо нэг бичлэг хийх гээд хүрээд ирсэн байна. Хай. Хоол өөр амар сөвч. Нөө гол дүр нэлээ. Аяа ретрот. Хин гол дүр болохыг харах уу? Йоо хоол. За даяа хамтдаа харцгаая. За сэний юм хийгэр. Орсонгүй штээр аим суг. За бид хоёр өнөөдөр одоо ингэж бичлэгнүүдээ хийж агаад тэгээд орой нэг киноны нээлтэнд өргөцсөн. Тэгээд тэр нээлтэнд юу нь явъя гэж бодож байна. Тэгээд хамтдаа тэр киноны нээлтэнд явъя заяа. Юу чи хөлөө тоглолт гэсэн амар суул юм шүү. Би баг ингээл бариад авч. Амар суг. Би бол ингээл бариад ах. Зүгээр ингээл За битүүрсэ гэртээ орчоод буцаа солиод хараа буцаа гараа явж байна. Монгол өстой гой амар том үйлчлэгээний газрууд нэгдсэн байж шүү тий. Skywing Center-д ороод ирсэн байна. Энэ газрыг бүр өстой мэдээгүй юм байна. Амар гоё газар ах шүү байна. Өнөө өглөө нөгөө хөлбөмбөгийн талбай дээр нэг бичлэг хийсэн штэ. Тэр бичлэгээ одоо оруулах гэж байна. За энэ нэг амар гоё ах явуудах юм. Сэн аха. Аях мөн үү? За одоо намонагийн outfit-ийг Сэтгэл өндөр байна. Орхоос өмнө нэг юм идчих байна. Чи юу авсан? бид хоёр бичлэгийг ерөөс юм идэж чадаагүй явж байгаа. Одоо юм идэж байна. Үстсэн байна. Чи Өсч өглөө. Сэно. За энэ болохоор Өхлийн тойрог гэдэг киноны нээлт байгаа. Тэгээд амар олон хүмүүс ирсэн байна. Анх удаа юм киноны нээлтэнд ирж байгаа болохоор ер нь жоохон бие бариад тэгтээ амар гоё болт юм байна. Ичсэн аяа ичгээр ингэж харагдчихсан. За ер нь амар ичсэн харж байна. За киноны эсэнд нь баяр хүргэе. За баярлалаа. Аюу гоё байна. Анхны кино, тэгээд анхны аим шиг кино тоглосон бүр гоё байна. Тэгээд одоо би өөрөө үзээгүй байгаа. Тэгээд яг догтлоо л байж байна. Та матчын дуртай юу? Юутай юу? Матчын дуртай. Матч дуртай. Матч явах уу? Одоо юу? Оо юу байгаа юм даа. За удлаач. Тоёс юу л матч юу гэдэг те. Матч хийдэг. Тэг би хоёрын юуг харж ирсэн байна. Ирэл идэх те. Тэрэл хийдэг. Бас чүп хийдэг. Тийм ээ. Тэгээд сайн байж гэнэ үү? Матч юу лээ? намууны өөрөч баг байхгүй дээ. Хоёрны юм асуугаад байдаг үү? Матч уу? Манай хөр матчын дургуу те би ер нь дуртай байна. Тийм шүү. Тийм санчлаа. Тий. За. Би төвшөг ах нэг өдөр матч хийж өгнө. Тэгээрээ. Яг гоё матчаг ууж үзмээр байна. За амшин кино үзэх гэж байна. Би ер нь олон жилийн өмнөөс амшин кино үзэхэ болсон нэг юм Таиланд илүү нэг кино үзснээс хойш амшин кино үзэхэ болсон байхгүй юу? Тэгээд энэ бол миний айгүй олон жилийн дараах үзэж байгаа амшин кино. Тийм болохоор жоохон амар санагдчихээн. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн хараа. Сайн уу? Хаана хон бэ чи? За хараа, харин цаанд гинтийн бэлэг барих гэж хүрээд ирсэн.
Энэ бол хайрхан авсан байр. Гинтийн бэлэг арай. Энэ интерьер бүх загвар бүх юма би өөрөө гаргасан. Масураач бараг өөрөө хийсэн юм дөө. Өөрөө хийсэн. Ааха, энэ хоёулынх нь өрөө. Гинтийн бэлэг ямар байна? Ямар surprise-тэй залуу би. Юу чи марг амьдраад эхэлсэн юм шүү энэ дээ. Тийм шүү дээ, харин бараг амьдраад эхэлсэн шүү дээ. Амьдрах уу ингээд? Амьдрээ. Энэ гэлэн гэр юм уу? Тийм, манай охины өр. Би ер нь чамд жоохон дутан үнэлсэн юм уу? За тэгээ хайрхан сонгосон байр ямар байна даараа? Чам таалагдчихэв нөө аа? За галтхоо бол чиний үсээдсэн ингээд ногоон өнгөр бүгдийг хийсэн шүү дээ. Харин мэдрэмжтэй байна шүү дээ. За тоглосон. Бид хоёр байр арай аваагүй байгаа. Гэхдээ бид хоёр ер нь бол Монголд ирсэн хамгийн том шалтгаануудын нэг бол байр авах гад ирсэн. Бид хоёр маш удаан хайсны эцэст яг өөрт тохирсон гэж бодсон хамгийн гоё байр дээр ирсэн байна. Энэ байр бол Мандала Гарден. Мандала Гарден болохоор Яармгийн Арцтай яманд байралтай. Богд ултаа нэлээд ойрхон юм байралтай байгаа. За тэгээд энд байр авахаар болсон шалтгааны нэг юу вэ гэвэл энд болохоор хотгондоо бүх юмтай юм бэлээ. Цэцэрлэг, сургууль. Бид хоёр бага насны хүүхэдтэй учраас тэр нь айгүй тохиромж байгаа. Байр авахдаа бол байр чинь бол нэлээд том хөрөнгө оруулалт учраас одоо айгүй олон шалгуур тавьж байгаа. За нэгдүгээр болохоор ер нь хотгонд байвал зүгээр юм гэж бодсон. Яг л нөгөө тоглоомын талбай малбайтай байх хэрэгтэй мөлий тий. Хүүхдүүдээс салхилуулъя гэхээр ингээл зөндөө юм. Тийм тоглоомын талбай ер нь юм амар хомс тий. Нэг бол ингээд амар сонио стандарт амар хангаагүй тийм аюултай тоглоомын талбайнууд аюух байсан Монголд тий. Бид хоёрын одоо үзэж байгаа байр болохоор ингээд тоглоомын талбай нь бол амар гоё юм бэлээ. Бид хоёрын өсөд байгаа хотхон тэнгуүтээ хүүхдийн юм насны ангиллалтанд тохирсон аюул олон тоглоомын талбайтай юм бэлээ. Тэр нь амар гоё. Тийм. За тэгээ Австралид байгаа монголчуудаа 5 сарын 24-нд зүүмээр өдөрлөг зохион байгуулж байгаа юм билээ. Тэр нь болохоор энэ зээлээ яаж авах юм, Мандала Гарденыг танилцуулсан тий. Тэгээд энэ хуулийн эзэнгийн ямрын бид хоёроос авч чадахгүй байгаа мэдээллүүдийг хүргэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм бэлээ. Та бүхэн тэгээд тэр 5 сарын 24-нд Zoom meeting дээр ороорой гэж хүсэж байна. Бид хоёр тайлбар хэсэгтээ линкийг оруулчихъя. Тэгээд PS эднийх Австралид байгаа монголчуудаа бас нэлээд ингэж чиглэж ажиллаж байгаа юм билээ. Тэгвэл 11 сард гэсэн 10 сард яг Австралид очиод өөрсдөө ингэж төслөө танилцуулах юм билээ. Тэгэхээр нэлээд ер нь найдвартай газар. Эдний бэр яалтчгүй бүр шал ондоо бүх юм стандартын дагуу амар гоё хийгдсэн юм билээ. Тэгээд эднийхээс байр авах гээд бүр нэлээд сонирхоод хүнтэй нь холбогдоод явсан тий. Хотхон дундаа ерөөсөн машин явдаг юм билээ. Тэрнээс амар гоё санагдцтай арай. Одоо ийш болохоор ингэж машин харагдаж байгаа. Тэнгүүтлээ ингээд хотгонлогоо бол ингээд машин орж ирээ ил зогсоол тавьчихна. Тэнгүүтээ хүүхдүүд ингээд гэрээсээ гараад сургууль цэцэрлэг рүүгээ орохдоо ерөөсөн машинтай ингээд таарахгүй юм. За саксны талбай нь ийшээгаа байна. Тэгээд дараагийн ээлж нь ашигланд орох байр нь энэ байна. Тэгээд тэрний дараагийн ээлж нь энэ байна. Энэ тоглоомнуудыг бол манай хоёр гашраах юм байна. Миний хоолой жоохон сөсөн байна. Тэрийг ойлгоорой. Энэ чи ямар хүнд юм бэ? Би бүр дэше өргөтчихлөө. Чигш. Би бол 40 кг-да. За гадаад амьдардаг хүмүүсийн хамгийн том нэг асуудал бол байр авахд зээл өгдөг те. Монгол нийгмийн даатгал төлдөг, дотор төлдөг учраас Монголоос ингээ ямар нэгэн зээл олддгоо байр авахд тэр асуудлыг энэ Мандала Гарден бүр ингээ шийдээд өгч байгаа юм байлээ. Тэрийг яаж хийж байгаа гэхээр Moncon Construction гэх том компанитай юм байлээ. Тэр компаниасаа ингээд хувь лизинг гаргаж өгч байгаа юм байлээ. Төлбөрийн нөхцөл нь ямар байгаа вэ гэвэл та урьдчилгаа 10-30% төлөх боломжтой юм байл. Тэгээ үлдсэн төлбөрөө болохоор үлдсэн 70% байна уу? Та хэдэн үеийг чөлөөс шалтгаалаад урьдчилгаа болохоор ямар ч тач 30% төлнө. Үлдсэн 70% та байр ашиглалтанд орсны дараа төлөх боломжтой юм байлээ. Тэр нь болохоор 4-7 жилийн хугацаанд тий. Тэр нэлээд урт юм тий. Тий, нэлээд урт тий. Гадаад байдаг хүмүүс яг боломжийн санагдсан. Өөр угаасаа хувь лизингээр юм байр нэлээд сонирхож байсан. Тэнгүүт хувь лизинг аюул олон газрууд өгж байгаа ч гэсэн яг нөгөө найдвартай байдал хамгийн чухал ахгүй тий. Тэгээ эднийх болохоор Moncon Group-ийн Moncon Construction гэд барилгын газар гүйцэтгэж байгаа. Тэгээ нэлээд том компани учраас ямар нэгэн асуудалгүй л гэсэн үг тий. 20 жилийн түүхтэй гэсэн. Тэгэхээр бид хоёр өөрсдөөс нүдэрээ хараа. Тэгээ бусад төслүүдийг бас нэлээд судлаад ингээд нэлээд найдвартай бол санагдаж байгаа.
За одоо Mandala Garden төсөл нь болохоор нийт 24 блок ашиглалтанд орох юм билэ. Тэрнээс аль хэдийн 11 нь бол ашиглалтанд орсон байгаа. За бид хоёр одоо борлуулалтын албан дээр нь ороод ирсэн байна. Тэнгүүт одоо хотгон маань ерөнхийдөө энд бүтнээрээ ингээ харагдаж байна. За энд бол ингээ Томьёогийн сургууль байгаа. Сургууль руугаа энэ гүүрэн гарцаар ингээ гараад тэгээ хотгоноос гэрээсээ гараад ер нь сургууль цэцэрлэг рүүгээ огт зам гарахгүйгээр явах юм лээ. Нөгөө сургууль цэцэрлэг тэгээд ер нь хүний нөгөө амьдрахад наазахын хэрэгцээтэй бүх ингээ үйлчлэгээний газрууд нь хотгон дотроо байрлаж байгаа юм лээ. Эдний нэг онцгой инженерийн шийдэл нь одоо байрнуудаа хэдүүлээ харуул нэг юм сэнсэн хэлбэртэй байгааз энэ нь болохоор та одоо хідэн давхуртч байр авсан тэгээ аль тал руугаа харсан цонхтой байр авсан байсан хамаагүй нар үүсэх юм бэлээ. Яг тиймэрхүү байдлаар шийдэж. За өнөө өглөө бид хоёр нэг байр үүссэн. Яа утсан дээрээ нэг юм янзлаад хажуугаар намайг загнаад тэг би бас буцаагаад хэрэлдээд Сүрсэн бацаа хийгээд тэг би яллаа. Уучлаарай. Уучлалтгүй. та нар сая жинхэнэ царайг нь харс жинхэнэ төрхөн санийх шүү манайхаа. Камерын ордох төрхөн санийх жинхэнэ төрхөн шүү. Би уусаал жинхэнэ төрхөрөл байд шүү. Тийм. Чи энэ жоохон худтэй. Зүгээр. Намайг хүмүүс юу гэдэг гэж ингээл баян энийгээл явждаг. Яг үнэ баян энийгээл. Яг ер нь angry man гэж хэлж болно. Тэгээд амар cold. Одоо амар cold. Наа чи хүн үү? Одоо заяа би шам нэг юм хэлье. Маа найзуудын аав ээж нар заяа. Тэнгүүтлээ ингээл чи чамайг яаж мэдээ? Ингээл одоо эмээ өвөө мөвөө гэл янз бүрийн хүмүүс ингээл надад амар сайн болчдөг. Яагаад гэвэл ингээл ямар сайн залуу вэ гэл. Найзууд ихнэр мэхнэр ингээл аяатай гарна гэл гар. Нэг тиймэрхүү ихтгэл хүлээсэн хүн байна да. За ер нь бол ихтгэл хүлээсэн хүн үнэн. Би өөр зан чанарч яриад чи амар cold. Худлаа яриадаг гинүдэг. Би cold биш шүү дээ. Амар cold шүү дээ чи. Йоо. Чис носоо. Амаа мөчлөөч. Амар дулаахан хөө. Одоо зүгээр шин. Үсч өглөө ер нь бол битээр ер нь өсөөл сайн бодлоо юм шүү дээ. Үлснээс болоо жоохон яадаг юм шиг. Би одоо эндээс ингээ хөл гар юу ч хөдлөх ямар ч тэнхээ алга. Чи муудалцаа том шүү. Харин зөв зүгээр байгаа шүү дээ. Намайг банкны кодыг мэдгүй амар цагт. Би чамд хэлээстэй банкны кодыг санаж гэж. Тэгээ би өвн зөвл хэлсэн бэлээ. Нэвтрэх нэрэл буруу бичсэн болохоос. Йоо би бүр энэс цааш алхаж чадахгүй юм. Чи намайг өргөөд явчихж төгөө. Хараа хүмүүс ч ямаа амар таргалцсан байлээ тэгээд гизэж хараа. Ийм үнийг одоо тарган гэх юм. Өнөөдөр хоёулаа нэг юм үзээгээ ярьсан тий. Тэрийг үзэх юм уу? Амрагийн weekly show-г үзмээр байна. Тэгсэн чи ажил амжих нь амжихгүй. Ажлаа амжилчвал үзэх төлөв тий. Тэгээ хүүхдүүдээ эмээ өвөө дээр нь авчиж төгссөн байгаа. Хоёулаа өнөөдөр яах юм? Хоёул өнөөдөр үү? Oh my god. Ямар сонь ах вэ? Ийм ах гэж бодов. Оруулж штэ. Миний бичлэг ямар ч эдитгүй байдаг шүү. Байдаг шүү. Би энэ хороо дээр нэг л юм төвчиж чаддгүй тэр юу яараа? Өлсөх. Тэг би одоо өнөө өглөө нэг тараг уусан, нэг кагами жуус уусан, тэг нэг ай кофе уусан. Ёо тэгэл болоо юм шүү тий. Одоо цагт болж байна. Амьдралаа. Одоо 3:10 болж байна. Миний чаленж одоос эхэлсэн. Юу мэдэхгүй шүү. Хөөе чи дээ эхэлж юм уу? Хэлээгүй шүү дээ. Би одоо оруулчихлаа шүү дээ. Оруулах шүү дээ. Яа, юу идэх вэ? За сайн ингээд гадар явж агаад бичлэг өдрөө хийж агаад гэртээ орж ирээд байж байна. За өнөөдөр тэгээ ер нь энэ удаагийн бичлэгээ энд хүрээд дуусгая гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.
Bye bye. Удахгүй уулзна гэж найдаа. Love you.